Байцгаана уу? Дрим телевизийн шинэтгэн бүтээл болох хобби нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар та бүхэнд хүрэлцэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор амтнд хижээдэг их сарны эгч маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Намайг их мэдээ их сарна гэдэг. Би Орхон асуус сургуулийн 8-р ангид сурдаг. Одоо би 13 настай. Миний хобби гэвэл би ном унших бас нэг хамгийн том дуртай хобби мэн гэвэл амтнд хижээх хоббитайгаа. Би могойд хижээдэг, бүрэл хижээдэг, загас хижээдэг, бас муурд хижээдэг, бас ясмэлхийд хижээдэг. Өнөөдөр студид нэг найзтайгаа хүрэлцэн ирсэн байна. Та найзаагаа гоё танилцуулаач тийх үү? Миний тэжээх туртай амт маань могой. Тэгээд манай могой одоо 2 настай. Бал педэн төрлийн могой. Могойн төрлөө дундаас хамгийн тайван манай могой топи гэдэг. Урт нь хэдэн сантиметр юм бол үнэхээр том харагдаж байна. Ер нь бол манай могойны төрөл бол хамгийн урттай 150 хүрдэг. Манай могой өөр болохоор 1 м урттай. Одоо та ингээд амтнд хижээхдээ одоо могой, яст мэлхий, гүрвэл, загас гэд ийм амтнуудыг хижээдэг. Яагаад ийм амтнд хижээх болсон юм бол? Би амтнд хижээх өөр аюу сонирхолтой хоббитэй. Хүслэг амтд хүйтэн тустай амтдыг ямар ялгаатай бол гээд хамгийн анх би нэг могой авч үзчихсэн. Тэгээд могой надад үнэхээр таалагдаад хүйтэн тустай амтд надад их таалагддаг болсон. Тэгээд тэрнээс айж хүйтэн тустай амтнд хижээх хоббит болсон. Таны энэ хоббиг яг таны гэр бүлээс хэн дэмждэг юм бол? Манай гэр бүлээс манай 3 ах бас аав минь дэмждэг. Чөлөө цагаараа юу их туртай? Чөлөө цагаараа амьтдаа арчлаад гар урлал их туртай. Одоо та гоё яст мэлхийнийхэн тухай дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч тийх үү? Манай яст мэлхийгийн нэр болохоор Грэни гэдэг. Яст мэлхийнүүд нөгөө өөрсдөө нэлээд урт насалдаг болохоор Грэни гэдэг нэр өгчдөг юм гэж бодоод тэгээд Грэни гэж нэр өгчихсэн. Тэгээд манай яст мэлхий болохоор эмгтэй, айгүй аимхан амьтан. Тэгээд надаас хүртэл ингээд айгүй их хайдаг. Энэ настай юм бол? Яст мэлхий минь болохоор одоо 3 настай. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч бидний дуртай Фабио. Та гоё бичээний нам. Баярлалаа. Могонд хазуулж исэн эсвэл хатгуулж исэн үү? Манай могоо болохоор нөгөө хорвоо төрлийн могоо болохоор ерөөс хатгах энэ төр юм бол ерөөс байхгүй. Гэтэ хазуулчихсан. Өмнө жилийн намар барьж агаад санаандгүй ингээд хатгацсан чинь надад дуурлаад хазуулчихсан. Ер нь бол тухайн үед ер нь бол нэлээд өвчжсэн. Тэгээд сүүл рүү гайг болоод. Таны амьтдад арчилгаа бүр маш их шаарддаг байх тийм үү? Загасны хувьд гэвэл ер нь бол загасныхаа усыг солиод хоолыг нөгөөд тэгээд яг усын хэмжээ бас бүлийн дулааны тааруул. Гүрвлийн хувьд гэвэл гэрэл мэрлийн бас яг тааруулж авахгүй л ингээд хэд халуунд бас хатаж өгөх бас магадaltaй. Тэгээд ер нь бол гүрэл бас хаяад ингээд жоохон гатаад байдаг. Тэгээд ингээд зориултын усын ингээд нэг савн тэгээд өчтдөг. Тэгээд өөрөө яг гүрэл маань өссөн үедээ тийшээ ингээд ороод бас ингээд жоохон чийг авдаг. Хооллохтой болохоор ингээд нөгөө түүхийн мах өгдөг. Түүхийн мах өгөөд тэгээд өөрөө тэгээд тэр яагаад. Хаяа болохоор бас хорхоо өгч бас дун иддэг. Харин могоны хувьд болохоор бас адилхан гэрлийн тааруулдаг. Тэгээд бас яг гүрэлтэйгээ адилхан яг ингээд өөр савнд ингээд босыгээ тэгээд өөрөө өссөн үедээ бас тэрүүндээ ордог. Хоол идэхтэй болохоор амьд тулгын иддэг. Харин амьд тулганы нэг хаанаас авдаг вэ гэхээр малын эмнэлгээс авдаг. Яс мэлхий минь болохоор бас ингээд зориултынхаа хоолыг иддэг. Тэгээд бас усын тааруулах ёстой баг зэрэгээр ч юм уу найсалсан хэмжээгээр хийгээд тэгээд яг ингээд аквариум дотор нь чулуу ийгээ тавьчихдаг. Тэгээд тэр чулуун дээрээ хаяадаас өөр ингээд гар авчдаг. Могой чинь тайван байхдаа ямар, харин ууртай байхдаа ямар гэдэг вэ? Юм зан чанар байгаа юу? Ууртай байхдаа ингээд эсгэрээд
жоохон дайрах маягтай байдаг. Харин 50 үедээ болохоор бие хумаад бүр хилөөд байдаг гэх юм уу? Одоо ингээд толгоо ингээд дээшээ явуулаад байгаа нь одоо 50 байна уу эсвэл уртай байна уу? Ер нь бол 50 байгаа. Яг ингээд толгоогоо дээш болгож байгаа нь болохоор яг ингээд шинэ газар ирж байгаа болохоор орчноо юм харагдаад орчинтойгоо танилцж байгаа гэсэн. Хоёулаа ингээд тагийн авбал яах вэ? Та юу гэж бодож байна? Болно. Ав. Тэгвэл та тагийн аваад манай үзэгч хүүхдүүдээс гой харуулаач тхүү. Гэтэ би ингээд амар яагаад байхгүй. Ингээд шууд өсөрөхгүй тий. Өсөрөхгүй. Ингээд зүгээр ингээд мөлгөөл юм нэстэ тий. Тийм мөлгөөл ингээд 50 явж байна. Йоо, за. Тэгээ тэгвэл та тагийн аваач тхүү. Та яагаад хобби гэж нэрлсэн юм бэ? Нөгөө миний дуртай киноны нэг жүжигчнийг нь хобби гэдэг. Тэгээд тэр жүжигчнэр нэрлэлт юм уу гэж бодоод. Ерөөсөө айхгүй нү? Ер нь бол яг могоноос би анх ер нь бол нэлээд айдаг байсан. Тэгээд цуг байх тусам улам тасаад ингээд илүү дурлаад айхаа сүл рүү айхаа байсан. Би илж болох уу? Ихтэй. Би чадахгүй юм дөө. Ер нь би яах юм бэ? Ер нь яг ингээд барихад яг яаж мэдрэгдэг вэ? Ингээд ийм мэдрэмж төрдөг үү? Доороос нь барьж хахад ингээд гидсэн ингээд юм ирсэндээ ингээд хөдлөөд байдаг гэх юм уу? Ингээд ийм нэг дэлгэн шиг ингээд хөдлөөд. Тэгэхээр ингээд жоохон сонирн байдаг гэх юм уу? Тэг арьсан нэг яаж мэдрэгдэг вэ? Барцгардуу гэх юм уу? Тэгээд хүйтэн мэдрэг. Та ингээд гоё могооныхаа ингээд толгойг ингээд гоё ингээд бариулаад үзэгч хүүхдүүдэд харуулаач төхөө. Хөө. Яагаад заавал энэ амттыг сонгож тэжээсэн? Би зурагтаар нөгөө баримтат кино үзэж байгаад надад могоо айгу сонирхолтой санагдчихсэн. Тэгээд могоо тэжээж үзмээр санагдаад автгаа ярилцаад тэгээд анх могоо авчихсан. Би ингээд тийштэй хажууд нь ахта бүр амар ингээд салганаач юм амар яагаад байхгүй. Тэр одоо энэ чинь ингээд үзэж байгаа үзэгч хүүхдүүд маань ч бас айж байгаа ах гэж би бодож байна. Би бас яг нөгөө нэг юм амтттай юм үзэхээрээ ингээд бас ингээд салганаад идэв байхгүй зурагтаар. Тэгээд та бүр үнэхээр ийм зөрөгтэй юм аа. Тэгээд таны тэжээж байгаа энэ амттуудын хамгийн хөгшин хэдэн настай, хамгийн бага нь хэдэн настай юм бол? Хамгийн бага нь манай могоо 2 настай. Тийм. Тэгээд хамгийн хөгшин нь болохоор манай ясмэлгийн 3 настай. Могооны насыг яаж тоолд юм бол яг ингээд нэг жилээр нэг нас болов уу? Эсвэл ингээд 12 жилээр нэг нас уу? Нэг жилээр нэг нас. Тийм яг хүнтэй адилхан тоолдог. Зулцаг байхдаа ямар дуу хэмжээтэйсэн бэ? Ийм жижигхэн байсан уу? Эсвэл ийм хэмжээтэйсэн үү? Яг наадхан шиг хэмжээтэйсэн үү? Зулцаг байхдаа нэлийн жижигхэн байсан. Зулцаг байхдаа 30-40 см хвцээсэн юм уу? Та одоо энэ амттаа цуглуулдаг хоббигоо дахиад ямар амттаар өргөжүүлэе гэж бодож байгаа вэ? Би матар тэжээд юм уу гэж бодож байгаа. Тэгэхээр тийм том амттан хаана байх ёстой юм бол матар? Аквариум тэждэг гэх юм уу? Таны могоо тэжээх хобби хэдэн наснаас ч эхэлсэн юм бол? Могоо тэжээх хобби минь болохоор анх 8 наснаас нь эхэлж байсан. Та тэгэхээр ингээд 5 жил ингээ могоо тэжээсэн. Тий. Одоо таны могоо 2-той хэрчэн 3 жил. Тэр 3 жилд нь дахиад арай өөр могоо байсан. Тий. Одоо тэр могоо чинь байгаа юу? Манай тэр могоо болохоор яг нөгөө манай цусан дээр алга болоод тэгээд үлбэрч өгчээсэн. Оо. Тийм. Оо за. Одоо та гоё гөрүүлийнхаа талаар танилцуулаач тийх үү? Манай болохоор 2 гөрүүл байдаг. Тийм. Тэгээд нэг нь эмэгтэй, нөгөөх нь эрэгтэй. Эмэгтэй гөрүүл нь болохоор эрэгтэй гөрүүлээс хамаагүй том. Тэгээд уг нь яг ингээд чацуу настай ч гэсэн яг ингээд эрэгтэй гөрүүл нь биеэр ол илүү жижиг байдаг. Ямар төрлийн гөрүүл юм бол? Савана монитор лизард төрөл. Та хаанаас ерөөхдөө энэ амттууд авдаг вэ? Монголоос авчихсан. Бүгднгийн. Тийм, бүгднгийн Монголоос авчихсан. Могоо гөрүүл гэдэг бүгднгийн. Загсаа болохоор нөгөө яг Хятадаас авч ирсэн, Хөх хотоос. Тэгээд Хөх хотоос авчаад Монгол руу ирэхдээ ингээд тэр усандаа байгаа л юм. Холоос ирж байгаа болохоор нөгөө хүчил төрөгчгүй бүтэж өгөх
магадaltaйсэн болохоор ер нь бол яаралтай авчирч ирсэн. Одоо ингээд таныг гурвал, могоо, ясмэлхий, муур, загас гэдэг энэ амьтуудыг тийчээхэд таны найзууд яг юу гэж хүлээж авсан бэ? Мууран дээр яг ингээд хөөх юм аа гэж хүлээн авч ирсэн. Харин могоо гөрүүл энтер дээр болохоор хараад нилээ айжсэн. Харин манай нэг найз болохоор ингээд айгүй сонирхолтой адилхан сонирхоод хурж мөрөөд ингээд нийлж билээ. Та ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болъё гэж боддог вэ? Ирээдүйд ер нь бол түүхэн судлаач болохыг хүсдэг. Гэтэ яг нөгөө тэрийн хажуугаар бас амьтанд судалдаг хүн болд юм уу гэж бас боддог. Та том болооч ч гэсэн энэ хоббигоо өргөжлүүлэх үү? Өргөжлүүлнэ. Ингээд илүү гой амьтан авч тийжэн гэж бодож байгаа. Таны ээж таахгүй одоо мөрөөдлийн авч тийжэмээр байдаг амьтан юу ямар амьтан бэ? Би бүр багтаа болохоор луу авч тийжээ гэж боддог байсан. Тэгээд домгийн амьтан гэдгийг мэдээд за гэж л бодчихсон. Одоо болохоор яг матар тийжэхийг хэлэх хүсдэг би. Одоо луутай адилхан амьтан чинь нэг игуана гэдэг амьтан байдаг. Тий. Тэр амьтан бас айгүй сонирхолтой байх гэж би боддог. Игуанаг бас тийжэхийг хүсдэг. Бас бодож исэн. Гэтэ нөгөө игуанагийн үнэн илүү үнэтэйсэн болохоор авч чадж байгаагүй. Одоо та ингээд дандаа хүтэн цустай амьтан тийжэдэг шүү дээ. Тэгэхэд яг хамгийн хэцүү хүндрэлтэй зүйл нь яг юу гэдэг вэ? Хамгийн хэцүү хүндрэлтэй зүйл гэвэл хоолыг олох юм уу? Хоолыг олох. Тий. Хооллох биш. Тий, олох. Хөөх. Одоо ингээд нохой муур ингээд хүний ингээд үнрээр нь мэддэг штеп. Тий. Могоо ч гэсэн бас яг хийдэг болов та юу гэж бодож байна? Тэг могоо бас хүний үнрээр мэддэг гэх юм уу? Тийм үү? Тий. Одоо ингээд таныг эзнэ гэж мэдж байгаа тий. Одоо ингээд би хажууд нь зогсол эзнэ биш гэж мэдэрх үү? Мэдэрнэ нөгөө яг хүтэн цустай амьтад яг зүн совинтой гэх юм уу? Тиймэрхүү юм байдаг болохоор. Одоо ингээд хэдэн нас хүрвэл нас би гүйтсэн могоо гэж ярих уу? Ер нь бол дунджаар 10-аас 30 настай болохоор яг ингээд нас бид гүйтсэн гэж бодвол яг 7-8 настай нас бид гүйтсэн гэж бод. Одоо энэ манай нэвтрүүлэг хобби гэдэг нэртэй. Тэгээд хоббитой байх, хоббигүй байх хоёрын ялгааг та хүүхдүүд гоё тайлбарлаад байгаа шүү дээ хөө. Ер нь бол хобби гэдэг зүйл байх хэрэгтэй гэж боддог. Яг яагаад гэвэл хоббигүй бол ингээд тий хийх зүйлгүй ямар ч тийм зориггүй амьдраж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд ер нь бол ингээд ямар ч зориггүй мэт санагдав. Одоо ингээд таны гэр бүлийнхэн бүр маш их тусалж дэмждэг байх тийм үү? Тий. Тэгвэл та ингээд эдгээр амьтдынхаа нэг амьтныханд бие дороод өдөржингөө амьдна гэвэл ямар амьтныхаа бие дорох байсан бэ? Могооны биед энэ орохыг хүсв. Ер нь бол орох байсан баха. Яагаад? Энэ могой би ингээд аягүй сонирхтолтой ингээд яаж хөлгөөн байж ингэж яваад идэм бол гэж их сонирхдаг. Тэгээд би могооны харах үнцгийг аягүй их гайхдаг л да. Яаж харддаг юм бол яг ямар шүү харддаг юм бол гэж боддог. Могоонууд болохоор ингээд нүдээ анихгүйгээр унтдаг. Тэгээд ингээд унтах байсан баха бас. Одоо ингээд таны могоо ингээд хүм болсон бол та хоёр хамгийн анх юу хийсэн бэ? Хамгийн эхлээд хоёр зүг хоол идэх байсан баха. Одоо ингээд нүдээ анахгүй унтахаар та ингээд унтахгүй байх гэж мэдэх үү? Ер нь бол мэднэ. Ингээд унтсан үедээ болохоор нөгөө хилээ хөдлөгдөг үү? Харин сэрүүн байх үедээ болохоор хилээ ингээд гаргадаг гэх юм уу? Та амьтдынхаа зан авирыг, зан чанарыг мэдэх үү? Гөрөл мэн болохоор ингээд аягүй тийм хөдөлгөөнтэй амьтан. Им нь болохоор нэлийн хөдөлгөөнтэй, ир нь болохоор ингээд 50 байдаг. Харин манай могоо болохоор 50. Манай муур болохоор жоохон их цантай дөө гэх юм. Яс мэлхийний бас ингээд зан авир байх уу? Аимхай. Ер нь бол нэлээ аимхай. Дунджаар хэдэн цагийг ингээд амьтдаа зарцуулдаг вэ? Өдөрт гэвэл дунджаар 2-3 цаг юм уу? Хөөх. Яа ингээд арчлагтаа л зөвхөн 2-3 цагийг зарцуулдаг. Арчилгад болохоор нэг 30-аас 1 цаг хаа. 30 минутаас 1 цаг гэх юм уу? Одоо ингээд байгалийн үзэглүүд болдог шүү дээ. Одоо бороо орох ч юм уу, цас орох ч юм уу, эсвэл хүчтэй салхилна. Тэгэхээр одоо энэ амьтдын зан чанар нь өөрчлөгдөв. Яг тийм байгалийн үзэгдлээс олж ер нь бол өөрчлөгдөв.
тэг ингээд хэвэн л байдаг. Одоо ингээм муур нохой хоёр одоо эзэн дээр эхлэх ч юм уу юм нэг ирэх зам байдаг шүү дээ. Тэгээ гурвуул яст нэлхийд могоо өдөрт тийм зам байдаг уу? Манай яс мэлхий гурвал хоёр болохоор нэг хэрхэлдэггүй. Харин могоо маань болохоор нэлээ хэрхэлдэг. Хоёулаа ингээд загасыгаа ерөөсөө ярихгүй та хэдэн загастай юм бэ? Ер нь бол 20 давсан баха. Та тэгэхээр ингээд өрөөндөө ч юм уу эсвэл гэртээ ийм том аквариумтай гэсэн үг. Тий. Ер нь бол надад дандаа алтан загаснууд байдаг. Тэгээд өнгөнийхэн төрлүүд гэх юм бол хар байдаг, шар бас байгаа, цагаан өнгийн бас байдаг, бас ирээн алгнууд бас байдаг. Одоо ингээд тантай ч бас адилхан ийм амтны тэжийн хоббитэй эсвэл эхлүүлэх байгаа үзэгч хүмүүс бас байгаа байх. Та тэдэнд юу гэж зөвлөх вэ? Ер нь бол амтны тэжээснээр энэ хамгийн гоё хобби бол тийм шүү гэж зөвлөмөр байна. Тэгээд амтд чиний шинэ найз болно. Миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд та хүрэлцэж ирсэнд бүр маш их баярлж байна. Тоби найз чинь ч бас хүрэлцэж ирсэн баярлж байна. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент итгэгч бидний дуртай Фабио танд гоё гарын бэлгийг гардуулж байна. Баярлалаа. Даанч манай Тоби дөх гоё хоол нь бол байхгүй байна. Энэ нэвтрүүлэгт орох үнэхээр сонирхолтой байлаа. Ингээд өөрийнхөө хоббиг бусдад ингээд таниулаад ингээд өөрийнхөө амьдтыг бас танилцуулсанд үнэхээр их баяртай байна. Бидэнтэй хамт байж их сарны ихчийн хоббигоор аялсан баярлалаа. Дараагийн дугаараар бас сонирхолтой нэг зочинтойгоор уулзъя. Баяртай. Болсон гинэ.